Сайн байцгаана уу? Аян байна. Өнөөдрийн бичлэгээр таадад маш гоё амархан залхуу пиццаны журыг хуваалцах чинь. Энэ болохоор гурил зурах шаардлагагүй. Тэгээд мини пицца байгаа. Хүүхдүүдтэй хичээлд нь авч явах тас хийж өгөөрэй. Амар гоё амттай болдог шүү. Бичлэгээ дуустал үзээрэй. За эхлээд пиццаныхаа дээгүүр нь хийх юмнуудаа жижиглээд хэрчий. Би болохоор хям болон шилтаагуурцыг хийх гэж байгаа. Тэр хоёроо жижиглээд шод өрүүлж хэлбэртэй ирсэн. Та хэд маг хүсвэл өөрийнхөө дуртай юмаа хийж болно. Ногоо гүрцээ, помидор, жинжүү гэх мэтлэн дуртай юмаа хийгээрэй. Мах ч гэсэн хийж болно. За ийм жижигхэн агуурцыг аваад тэрийг тэр чигт нь бөөрөг хилээд хэрчсэн байгаа. Одоо ийм сэндвичний талхнуудаа листэнд өрөөд дээрээс нь майонез болон кетчуп хийгээд тэрийг нэг сайхан хутгаал хойлоод ингэж халбаар түрхээд өгөөрэй. Тэгжид болгоод зя одоо дээр нь хям болон огурцыг тараагаад хийж өгөөрэй. Энэ бүх хэмжээг болохоор би баримжаагаараа хийсэн учраас та ч гэсэн дуртай авах юм бол ахиу хийгээд өөрсдийнхөө амтлаганд таруулаарай. Одоо дээрээс нь үрсэн бясалгаа хийгээд пицца маань бэлэн гэсэн үг. Бясалгыг хийх тусмаа амттай болдгийг шүү манайхан. Одоо энийг болохоор урдчилж халаасан зууханд дээр доороос нь 200 градуст 10-15 минут байлгаад болоо. Бясалгыг найлаад баг зэрэг л өнгөний өрчлөгдөнгүүд аваарай. За нэг иймэрдүү пицца маань бэлэн болсон. Одоо ингээд зүч харуулъя. Талхны голоор зөөлөн зах хэсгээрээ шарж гинсэн амар гоё амттай болдгийг шүү. Заавал туршаад үзээрэй манайхан. Тэгээд жур маань таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Сүхт маань нэгдэггүй байх юм бол subscribe хийж нэгдээрэй. Бичлэгээ дуустал үзсэн та хэдэд маш их баярлалаа. Баяртай.